Шинэхэн өглөөний мэндийг хүргэе. Бүгдээрээ сайхан амарцгаас нь үү. Өдөр өдрөөр хэрэгжүүлэх номынхоо дараагийн өдөр болох 9 сарын 21-ний өдрийнхөө хэсгийг та бүхэндээ уншиж өгье. Өнөөдрийн хэсэг дээр 2 дугаар Тимот номын 4-р бүлгийн 8 дугаар ишлэлээр гардаг. Урд минь зөв байдлын титэм надад зэхигдсэн байна. Зөвхт шүүгч эзэн намайг тэр өдөр зөвхөн намайгч биш, түүний үзэгдэхийг хүсэгч бүгдийг бас түүгээр шагнах болно гэж гарсан байна. Түүний үзэгдэхийг хүсэгч бүгдийг бас. Олон жилийн турш би энэ үгийг бодохдоо эзний ирэлтийг халуунаар хүлээдэг итгэгчдийг хэлж байна гэж ойлгодог байлаа. Тэдний зүрх шүүрэлтийн тухай бодлоор бүлээддэг учраас зөв байдлын титэм тэднийг хүлээж байгаа. Гэхдээ энэ үг илүү өргөн утга агуулгатай ажээ. Түүний үзэгдэхийг хүсэгч гэдэг нь Христийн ирэлтэд бэлтгэж амьдардаг буюу Христ өнөөдөр ч ирж магадгүй гэсэн хандлагаар алхдаг хүн юм. Тэгэхээр түүний үзэгдэхийг хүсэх гэдэг нь ариун шударга, зөвхт амьдрахыг хэлнэ. Учир нь түүнд ийхүү найдаж байгаа бүхэн түүний цэврийн адилаар өөрийгөө цэвэршүүлдэг гэж 1-р Иохан номын 3:3 дээр гардаг байна. Өөрөөр хэлбэл энэ амьдралын юмсаас сэтгэлээ татаж авна гэсэн үг. Колосын номын 3:2 дээр бид газар дээрх юмсыг бас дээгүүрх юмсыг хайх ёстой билээ гэж гардаг. Цаашлаад энэ нь Бурхны хүмүүст үйлчилж тэдэнд цагт нь хоол ундыг нь өгөх гэсэн утгатай. Өөрийг нь ирэхэд энэ ажлыг итгэмжтэй хийж байгаа зарцыгаа эзэн тусгайлан шагнахаа амласан. Товчхондоо гэвэл түүний үзэгдэхийг хүсэх гэдэг нь эзнийг ирэх үед нүүр улаахааргүй зүйлсийг хийж амьдрах юм. Түүнийг ирэхэд ичгүүртэй санагдах зүйлсийг бид эсхийнэ. Түүний оршихуйд гутамшигтай харагдах зүйлсийг эсхийлнэ. Христ энэ 7 хоногт ирнэ гэж та мэдвэл үлдсэн өдрүүдээ юу хийж өнгөрөх вэ? Ажлаасаа гараад ууланд очиж өдөржин Библи уншиж залбирах уу? Бүтэн цагийн Христэд үйлчлэл хийж өдөржин шүнжин зааж номлох уу? Хэрэг та эзэнтэй үнэхээр хамт алхаж түүний хүслийг үлддэг бол амьдралаа үргэлжлүүлдгээрээ л үргэлжлүүлнэ. Харин өөрийнхөө тааламжаар амьдрдаг бол томоохон өөрчлөлтүүдийг хийхгүй бол болохгүй. Аврагчийн 2 дахь ирэлтийн талаар сайхан бодолтой байх хангалтгүй. Зөв байдлын титэм нь үннээр амьдралаа өөрчилдөг хүмүүст зэхигдсэн. Эзний ирэлтийн тухай үннийг баримталдаг байх нь хангалтгүй. Үнэн бидний амьдралд нөлөөгөө үзүүлдэг байх хэрэгтэй. Өнөөдрийн хэсэг дээр маань ийм хэсэг гарсан байна. Тэгээд яг өнөөдөр эзэн энэ дэлхий дээр ирж ирэх юм бол таны болон миний амьдрал яг ямар байгаа вэ гэдгээ бас шалгах хэрэгтэй юм байна. Тэгээд өнөөдрийнх нь бүхий л хийх зүйлстэй эзэн хамт байх болтугай бүгдэнд нь амжилт хүсье. Баярлалаа.